За бүгдээ сайн бацгаана уу? Энэ удаа хичээлээ бид бүхэн 2,2 дөрөв бишг анхаашны аргачлаар эвлэл зурхаллаа. Бүтцийг ойлгох нь маш чухал байдаг. За 2,2 дөрөв шоо мэдээж хэрэг дөрвөлжин хэлбэртэй учраас игдэл 6 талтай цагаан, шар, ногоон, цэнхэр, улаан, улбар шар гэсэн нийт 6 өнгийн талууд байдаг. За 2,2 дөрөв шоо нь болохоор 3,3 дөрөв шооноос ялгаатай зүйл нөх юм бол зөвхөн 8 шиг болон бид нар зөв байрал дээр нэвлүүлснээр шоог амжилттай биелэх боломжтой. За 2,2 дөрөв шоон дээр бас нэг анхаарахтай зүйл байдаг нь болохоор яг голын бидэнд чиглүүлэх болдог нөгөө чиглүүлэгч өнгө байхгүй учраас бид бүхэн булангийн өнгнүүдийг хэдвэл зөв дараалалд оруулж явснаар хэдвэл чиглүүлэлтийг өөрсдөө хийж явдаг гэсэн үг. За тэгээд л 2,2 дөрөв шоог эвлэж зурцгаая. За ямар ч шоо холигдсон байдалтай байна. За тэгэхээр бид бүхэн хэдвэл шооныхоо өнгөнийхөө байрлалуудыг бүгднийг маш сайн мэдэхгүй байгаа учраас юуны төрөнд болохоор яг амархан нүдэн дасах өнгө буюу цагаан оноос хэдвэл эвлүүлж сурцгаая. За тэгэхээр 2,2 шоог эвлүүлж эхлэхээс өмнө та ямар ч байсан хамгийн түрүүнд болохоор нэг юм уу зарим тохиолдолд 2 шиг булан эвлэрсэн байж болдог зэрэгцээ. За одоо бидний анхаарал авах нэг булан л маш сайн анхаарал авахтай. Энэ болохоор жишээ нь ногоон, улбар шар, цагаангийн булан байна. За тэгэхээр бид бүхэн одоо нөгөө үлдсэн булангууд хаана яаж өрөх вэ? Яаж мэдэх вэ гэхээр тухайн харсан булангийнхаа зүүн болон баруун талд байгаа өнгөнүүдэр гэдэг бол ямар өнгийн буланг орохыг энэ бол мэдж болдог гэсэн үг. За булангуудыг хийхдээ зайлшгүй бүх 3 булангийнхаа өнгийг хавцуулж харахгүйгээр энэ бол 1-2 өнгийг харсаар гэдэг бол тааруулах боломжтой байдаг. За жишээ нь би ингээд нэс шоог ажил үз харъя. За ямар тач энэ болохоор цагаан, улаан, цэнхэр булан байна. Энэ болохоор цагаан, улбар шар, цэнхэртэй булан байна. За тэгэхээр энэ тохиолдолд гэдэг бол бид бүхэн яг дээрээс гэдэг бол ил харагдж байгаа цагаан булан бүгд доор гэдэг буруу байралд орчихсон байгаа учраас юуны төрөнд болохоор нэг булангаа гаргаж авах хэрэгтэй. За бид бүхэн 3,3 шоон дээр сурсан байгаа гарын цэцлэгийн хөдөлгөөнийг мэдэх байх. За тэр хөдөлгөөнийг энэ шоон 2,2 шоон дээр муу адил ашиглаж болох учраас тэр хөдөлгөөнийг энэ шоон дээр хийж тухайн үлийг өөрсдөө мэдээлэлгүй хуургах хэрэгтэй. За ямар ч тач би удаанаар хийж харуулъя. Баруун гарыг дээш нь, оройг зүүн гар дээшээ, баруун гартлыг доош нь болгоно. За хэрвээ та үсэн бол үлийг бүрэн гүйцэд буюу оройг баруун шавс эргүүлж болно. За ямар ч юусэн бидний буруу орчсон байсан булан маань дээр гарч ирлээ. Цагаан, цэнхэр, улбар шар юм байна. За энэ булан хаана орохыг бид нар яаж мэдэх вэ гэхээр түрүүнд харсан ногоон, улбар шар, цагаангийн булангийнхаа өнгийг харахад болно гэсэн үг. За шинэ энд улбар шар байгаа учраас улбар шарнгийн булан энд орох нь өөрөө зөв юм. Бид бүхэн дөрвөлсэн шүү дээ. За ашгүй бүх 3 булан биш 1-2 өнгийг хараад тухайн булан хаана орохыг мэдж болдог гэж. За орж байгаа булан би яг орох татынхаа баруун гарынхаа харалтай аюулнал авчрах хэрэгтэй. Баруун гар би ерхий урууныхаа харалтай чиглэлийн дээр гэсэн үг. За би оройг 2-оор эргүүлээд тухайн булан гэдэг л орох байрлалыг нь харалт авчрах. За 3,3 шот муу адил иргэдэд булангийн тохиолдлыг бид бүхэн 2,2 шот ашиглаж болдог. За ямар ч тач энэ тохиолдлыг хэдэл харцгаая. Цагаангийн булан маань болохоор дээшээ чиглэлтэй байна. Дээшээ. За тэгэхээр бол бид бүхэн энэ дээшээ чиглэлтэй тохиолдолд баруун гарыг дээш нүргөөд оройг 2-оор эргүүлнэ. 1 2. За арай одоо баруун гарлыг доош нь болгоно. За үүлийг хийж одоо гараас алахгүй илүү урд их боломжтой байдаг. За одоо зүүн гарынхаа 7-оор хуруугаар оройг баруун гар чиглэлд эргүүлнэ. За ингэснээр гэдэг хамаагүй илүү амархан тохиолдол буюу булангийнхаа чиглэлийг баруун шавуулж байгаа. Илүү ойрт болж ирж байгаа гэсэн үг. Дээр байсныг бид нар баруун талд авчирч байгаа. За хэрвээ баруун гарт ирсэн байгаа бол баруун гарыг дээш нөргөөд оройг зүүн гар тийшээ баруун гарыг доош болгоно. За ингэснээр бид бүхний 2 дахь булан маань амжилттай явуулсан байна. За ногоон, улбар шар, цэнхэр. Тэгэхээр бид бүхэн энд болохоор цэнхэр өнгийн булан байна гэдгийг шууд энийг өнгийг хараад мэдж болно гэсэн үг. За би ямар ч тачин дээр нэг өнгө харсан болохоор цагаан өнгө ойлгомжтой цагаан, улаан, цэнхэр өнгө. Тэгэхээр би энэ буланг баруун гарынхаа харалдаа дээр, эрхий урны харалдаа дээр нэг удаа эргүүлээд дээр нь авчирна гэсэн үг. За муу байдлыг санахтай хийжлэн тохиолдол байна. За бас ингээд нийтдээ 3 булан маань нэг яг зөв өмнөнийхэн дараалал нарах юм бол яг зөв болсон байна тийм үү? За тэгэхээр одоо би тэнхлэхээр солино хоосон байгаа талыг баруун гарын харалтай аваад дараагийн булангаар авчирна гэсэн үг. За энэ тохиолдлыг хэдэл харцгаая. За одоо болохоор ногоон гиндэг бас орох нь тодорхой харагдж байна. Улаан. Сүүлийн булан дээр гэдэг та барыг өнгийн харахаар цагаангийн л харахад бол барыг хаана орохыг мэдж болдог. За булангийн чиглэл болохоор бидэнд л харсан байгаа тохиолдол байна. Энэ тохиолдолд бид бүхэн оройг зүүн гар тийш нэргүүлээд баруун гартыг дээш нөргөнд оройг баруун гар тийшээ. За тэгээд эцэст нь баруун гартлыг доош нь болгоно. За ингэснээр бидний хамгийн ихнээс буюу 2,2 шооны эхний үеийг эвлүүлэх хэсэг маань энэ бол өндөрлж байна.
За би та бүхэнд нэмэлтээр хэдэн жишээндийг харуулъя.